Боловсролын салбар дахь төсвийн ил тод байдал сэдвт семинар өнөөдөр боллоо. Тус семинараар орон нутгийн сургуулийн төлөөллүүд санхүүгийн хувьд тулгамдж байгаа асуудлуудаа хэлэлцсэн юм. Улсаас жил бүр сургууль цэцэрлэгүүдэд хувьсах зардал болох мөнгийг төсөөлдгөө. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулиудад дунджаар 500 орчим сая төгрөгийг төсөөлсөн байна. Гэтэл энэхүү мөнгө сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хүрдэггүй гэдгийг сургуулийн захирлууд хэлж байгаамаа. За мөн боловсролын салбарын санхүү хүрэлцээгүй байгаа нь хүүхдүүдийн сурлаганд сөргөөр нөлөөлж байна гэдгийг хэлж байсан юм а. Манай сумын хувьд бол сургуулийн хүүхдийн тавал харьцангуй цөөхөн тэр чиглэлд юугаараа хувьс зардал маань ирдэг. Хувьс зардал маань ирнэ гэж дөөсөндөө бага мөнгө ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр бага мөнгөний хүрээнд тогтмол зардлын хувьд ярьж шүү дээ. Тэр зардлын хүрээнд аливаа үйл ажиллагаа явуулдаг. Нэг багш үндсэндээ 2-3 хичээл заах асуудал байна. Яг л нөгөө зардал тэгж ирж байгаа учраас тийм учраас одоо үндсэндээ бол универсал багш мэгтэй болох гэдэг шүү дээ. Хөрөв чадвартай гэдэг. Гэхдээ хөрөв чадвартай асуудал дээр би бол энэ төр байсвар эсрэг байдаг. Булган аймгийн Бугут сумын суурь боловсролын сургуулийн хувьд аслагдсан сургуулиудын нэг юм байна. 170 орчим хүүхэд тус сургуульд суралцдаг бөгөөд 2015-аас 2016 оны хичээлийн жилд 354 сая төгрөгийг төсөв батлагджээ. Гэвч энэхүү мөнгө хүрэлцээ муутай байдаг гэдгийг сургуулийн захирал дээр хэлсэн. Харин сангийн яам болон боловсролын яамнаас тухайн сургуулиуд өөрсдийн шаардлагатай төсвөө батлаад батлагдсан төсөв дээр нь хяналт хийж бага хэмжээгээр таньдаг гэсэн зүйлүүдийг хэлж байгаамаа. Төсвийн тухай хуулиараа процесс нь улсын төсвөөр батлагдсны дараа аймаг дээр одоо мөнгө маань батлагдаад дахиад тэр нь задраад сум дээр батлагдаад сум дээр бол сургууль дээр батлагддаг ийм процесстэй байгаа. Тэгэхээр энэ процессын дунд нь хаана нь алдаа гарч байгаа юм те. Яг хаана нь одоо энэ төсөв санхүүгийн асуудлууд дээр одоо юу гэдэг нь дутагдах асуудлууд гарч байгаа. Засгийн газрын зүгээс бол боловсрол болон эрүүл мэндийн салбарыг бол хамгийн одоо чухал салбар юм а гэж үзээд ач холбогдлын ирэмбэр нь бол 1-2 дуурт бол тавьдаг, байнга тавьсаарч ирсэн. Одоо энэ утгаараа бол аль болох баг танах, баг хасах тийм байдлаар бол улсын хурлд бол бид нар эх 16 оны төсвийн төслийг оруулж ирж өргөн барьсан байгаа. За ийхүү нийгмийн чухал салбар болох боловсролын салбарын төсвийг таньсан нь сурагчдын сургалтанд сөргөөр нөлөөлдөг төдийгүй багш нарын хувьд хүрэлцээ муутаагаас болж нэг багш олон төрлийн хичээл заах асуудлууд ч тулгардаг байна. Энэ нь чанарын хувьд мууддаг бөгөөд эргээд сурагчдын сургалтанд муугар нөлөөлөх хандлагатай байдаг байна. Тиймээс чухал салбар болох боловсролын салбарынхаа төсвийг хангалттай тавьж өгөх хэрэгтэй байна гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байсан юм а.